Сайн байцгаана уу, learning English with Lemonade англи хичээл эхэлж байна. Өнөөдөр бид нэр хичээлээрээ элсдийн ерөнхий шалгалтын 2025 оны английн хувилбарын 2 дугаар хэсэг рүү орох болно. Бид нэр 3 даалгаврыг ажиллана. За ингээд эхний даалгавар руугаа орцгоё. Read the passage. Эхийг уншаад and fill in the gaps. Gaps гэвэл зайнууд. Зайнуудыг дүүргээрэй. With эмтэй. Correct word forms. За харуул биднэрт A дээр нь маш олон observation-ы хувилбарууд байна. За тэгэхээр энэ хувилбаруудаас буюу үйл үг, нэр үгээс нь бид нэр өөрсдөө сонгож болох нэ. The earliest complete calendars were probably based on the earliest эрт үеийн complete бүрэн календарууд were probably based on гэвэл тийм юмд суурилсан. Probably магадгүй юун дээр суурилсан бэ? On lunar сарны тийм дээр. За observe гэдэг маань ажиглах гэсэн утгатай. Тэгэхээр энэ дээр сарны ажиглалт дээр суурилсан. За бид нар ажиглалт гэдэг нь хоёр янзаар орж ирж байна. Observation эсвэл observations. Тэгэхээр нэг нь олонтоо, нэг нь ганцтай байх нь. За бид нар сарыг нэгэн удаа ажиглаад календар хийчихгүй, олон удаа ажиглах учраас энэ дээр зөв хариулт нь observations буюу A-ийн 3 байх нэ. But lunar years were not. Гэхдээ сарны жилүүд нь тийм байгаагүй. За нэг юмд convenient гэвэл тухтай. Энэ convenient гэвэл тухгүй, таарамжгүй гэсэн утгаар орж ирж байна. Юунд? For agricultural purposes. Agricultural гэхээрээ хөдөө аж ахуйн purposes зорилгуудад таарсан байгаагүй гэсэн утгатай. Тэгэхээр биднэрт нэгэнт were not гэдэг үүсгэл нь ороод ирсэн юм чи бид нэр энэ нь таарсан гэсэн хувилбарыг сонгох байх нь. За тэгэхээр тийм байгаагүй, ийм байгаагүй, ямар байгаагүй гэдэг тэмдэг нэрийг асуулж хариулж байгаа учраас бид нэр тэмдэг нэрийг сонгоно гэсэн. За энэ дээр бидний тэмдэг нэр бол 1 болон 2 орж ирж байна. За тэгэхээр бид нэр аль хэдийн үүсгэл орж ирсэн. Үүсгэл дээр үүсгэл ороод ирвэл эерэг болчихно. Өөрөөр хэлбэл agricultural purpose-д зохицсон болчихно. Тэгэхээр бол зохиж байгаагүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нэр convenient буюу зохимжтой гэн сонгоод өөрөөр биднэрт not байгаа юм чинь зохимжгүй гэсэн хариулт нь зөв болох нэ. За дараагийнх нь therefore цаашлаа тэгээд to keep in step with the sun. To keep in step with the sun. Нартай зэрэгцхийн тулд, нараа дагаж алхахын тулд гэж байгаа юм шиг. Lunar solar calendars сар нарны календарууд were formed үүссэн by тэрүүгээр энүүгээр adding нэмснээр үүссэн. Юуг нэмсэн гэвэл an бид нарт харвал additional нэмэлт leap. За бидний 2 сарыг хэлдэг те leap month-ыг нэмснээр нар сарны календар үүссэн. When тэр үед энэ үед the observation crops made it seem necessary. The observation of crops ургацын ажиглалт made it үүнийг ийм болгоцсон, тийм болгоцсон seem санагдуулна necessary чухал юм шиг санагдуулсан тэр үед бид нар leap month-ыг нэмэлтээр нэмсэн. За тэгэхээр нэмэлтээр leap, нэмэлт leap гэж орж ирж байна. Ямар гэдэг асуултанд бас хариулагдаж байна тийм үү? Leap month. Яг ямар leap month юм бэ гэвэл тэмдэг нэр байдлаар орж ирж байна. За энэ дээр бид нар хамгийн боломжтой тэмдэг нэр бол 5 additional байх нь. Additional leap month-ыг нэмснээр гэж орж ирж байна. За тэгвэл eventually эцэстээ the Gregorian civil calendar Григорийн иргэний календар буюу ард түмний календар a solar calendar нарны календар that is calculated тэр бол тооцоологдсон. Without тэрэнгүүгээр энэнгүүгээр to the moon сарны за refer гэдэг нь бол лавлах гэсэн утгатай. За өөрөөр хэлбэл тэрийг хамаарах, энийг хамаарах гэсэн утгаар бос орж ирдэг. За тэгэхээр тэрний хамааралгүйгээр буюу сарны хамааралгүй. За энэ дээр бол бид нар бол нэр үг орж ирэх нь. Тэгэхээр тиймний хамаарал, иймний хамаарал without гүйгээр буюу нэр үгний хамгийн зөв хариулт нь to difference гэдэг нь орж ирэх нэ. Тэр нь бол became болсон. The most popular хамгийн алдартай and бас тэгээд бас тэмдэг нэр орж ирэх нь. За харуул practical, impractical гэдэг 2 тэмдэг нэр байна. За practical гэхээр илүү хөрсөн дээр буусан амархан гэсэн аятай. Impractical гэхээр амаргүй гэсэн утгатай.
Тэгэхээр мэдээж popular алдартай байгаа шалтгаан бол practical байсан байж таараа. Энэ дээр зөв хувилбар нь бол practical ах нэ илүү зөв амархан байсан. Тэгээд method тэр арга яасан of тэрний энэний measuring years. Өгүүлбэрээ дахиад нэг уншвал became the most popular and practical method of years. За тэгвэл нэг юм хийх аргад илүү алдартай бас амархан байсан. Тэгэхээр юу хийсэн бэ гэднээр бид нар чинь жилүүдийг хэмжиж байгаа тийм үү? Тэгэхээр жилийг хэмжилтэх буюу жил хэмжилтийн арга гэдэг. За энэ дээр бол бид нар measuring гэж орж ирнэ. Measuring years жилүүдийг хэмжих тэр аргад бол гэсэн утгаар ахна. Тэгэхээр хамгийн амархан жил хэмжих арга болж хувирсан.